Сайн байцгаана уу хүүхдүүд? сайн байна уу? Сууцгаая. Дараагийн дүн хичээлийн үе. Бичлэг маань дуслаа. Одоо яг үлээ. Төрсөн сэтгэгдлээ нэг үгээр илэрхийл. Багштай хэлж байна. За, танаас гэх үү? За, аюулаас энэ бичлэгнэр ороод дэлхий харагдаж. Дэлхий. Гол нь яг үлээ. Нэг үгээр илэрхийлж. За, дараагийн хүүхдүүд багшаа үнийг хэлээд яваараа багш нь өгч. Монгол Азер Бэс Аран тус сургууль. Ангут. Монгол улс. Усны Хэмжээ. энэ гарсан бол Далай. Төвөт. Хөтөн. Антарктид. Сирагийн аваш. За хааны сэтгэлийг сонслоо. Энэ олон өмнөд дундаас багш нь өнөөдрийнхөө хичээлийн сэдвийг сонгож авах. За багшийнхаа сонгосон өмнөдийг анхааралтай ажиглаарай. За энийг арай өөрөөр найруулав. За зүгтэй. Монгол Газар зүйн За өнөөдрийн хичээлийг харж байна. За хэцүүлээд харъя. Орны Газар зүйн. За өнөөдрийн хичээл хэрэг. Монгол орны газар зүйн байрлал. Гол сургам. За ийм асуудал үүсдэг. За нэгдүгээр ажил. Хаан суудраа тодорхойлцгоё.
төсөөлөд бодоо юу гарч байгаа юм. За түрүүн та нар дээрээс харсан малааныг үзсэн тийм үү? За одоо багш наарын нэрсийг бичээд илгээд хараачсан байна. Одоо яг энэ анги дотор хаана сууж байгаагаас хамбартай тэмдэглэе. За багш нэр бүрээ татаад өгч. Самбарын энэ хэсэг бол танай анги. За одоо чи энэ ангийн хаана сууж байгаа вэ? За, эхлэе. Жохон нааш татаарай. За, дахиад жоох нааш. Нэг юм болохгүй ч юм байна. Асан түмэндээ. Ингэж бүр энд явчих. Энд мөн үү? Энэ нэгдүгээр салаа, энд хоёрдугаар салаа, за бүрдүгээр засч байна. Гурдугаар салааных нь энд байна. За өнөөдрийн хичээлээр урангоо өвчний улмаас ирж чадаагүй тийм үү? Тэгвэл урангоо гэх багш нь өөрөө нагч. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хичээл багш нь урангоогийн өмнөөс оролцсноо. За. Энэ нэрийн хуудас ашиглаад бид хэд мөн өөрсдийгөө үнэлэх ёстой. За эхний ажил юу байсан? Хаан сууж байгаа олсон тийм үү? Бүгдээр олж чадсан уу? Чадсан бол эхний нэг гэсэн номертой нугал. Хоёрдугаар ажлыг зөв хийсэн бол нугал. Гуравдугаар ажлыг зөв хийсэн бол нугал. За бүгдээр зөв хийж чадсан учраас багш нь бүгднийг нугалчих. За явцсан. За хоёрдугаар ажил. Хоёрдугаар ажил дараа нь нугалчих багш. За. Хоёрдугаар ажил анхаарай. Ойлгомжтой. Онцлог гадагсан байдлыг тогтсон. За багш нь урангаагийн олон хичээл хийлээ. Онцлог тоочсон. Аатын юм болж байна. Онцлогын хичээлийн хамгийн зүйлсийн багшийн бодлого соёл зүйн бодлоо. Гадагсан зүүн удаа зүүн авсан юм. Тань зүүн авсан юм. За тийм багна байдаг. Дараагийн хэсэг Монгол орны хөгжлийн хамгийн урт цагаан хэсэг өмнө орны бодлого орон гашууны бодлого.
хамгийн бага захын эмзэг оюутан аймгийн нутагш Майк Туу. 나라의 인생, 영국어민의 хамгийн хоёр дахь эмзэг Монгол шарын наваа. Төвсгөл орших эмзэгийн гадар зүйн солилцол хоёр өргөний 52 градус Цельсиус минут. харин Монгол орны азар нутгийн төвцийн Өвөр хангай аймгийн бүт сүмэн нутагт орших Өвөр хөшөөтийн болов. Монгол улсын өвөр дэвсгэрийн талбай хэмжээ 1,566,116 км хавцаа бөгөөд дэлхийн 2 дугаар улсаас 11 дугаар байранд ордогдолаа. Монгол улсын өвөр дэвсгэрийн нийтдээ дахин хүчнээс биш гүнзгий болсон бөгөөд газар нутгийн 1580 м. Үүнээс гадна Монгол улс дэлхийн дараах засгийн 45 орны нэг бөгөөд хамгийн олон улстай хэлсэн. Монгол орноос зүүн улсад орших Монгол нараа 600 гаруй км-ийн таас байна. Монгол улс хойд талаа Оросын холбооны улстай урд талаа бүгдээр нь хөтөд аргалстай тус хэлдэг. 자, 근데 참 좋아. Шаа. Монгол улсын нутаг дэвсгэрийн талбай хэмжээ. 자, одоо дүүс хүчлэгээс тэмдэг замжаагүй зүйлээ сур хүчлэгээс харъя. Сур хүчийн 7 дугаар үгс. Сур хүчийн 7 дугаар үгс. Тэмдэг замжаагүй зүйлсээ. тэмдэглэхэд багш нь хугацаа өгөө. Хугацаа. 2 минутын хугацаа. За, дэлгэцэндээ цаг үрж байгаа. дугаар хуудасны зурган дээр байна. секунд хугацаа болж байна. Дэлгэцэндээ цаг болж байгаа шүү дээ. Юу болсон? За, хоёрдугаар ажлыг дүгнэхдээ хамт сууж байгаа хүмүүс нэг нэгнийхээ хийснийг үзээд бүрэн хийсэн бол тухайн хүмүүсийн нэрний хоёрдугаар ажлыг нуул.
За солилцоо шалгаад. Шалгасан хүүхдийн нэрийг нь уусан шүү дээ. Одоо. За шамбал дуусаад. Бай. Өөрөөсөө угаарай. За 3 дугаар ажил самбар дээр гарсан байгаа анхаарал хандуулаарай. За дасгалын хугацаа юу дээрээ? За орж ичих багш нь 3 минут хугацаа. Дууссан хүүхдүүд нь 3 дугаар ажлынхаа үнэлгээ өөртөө өгнө. Энэ ямар цэг үлээ? Монгол цэг нэр нь Монгол шарын даваа тийм үү? Хамгийн зөв зүйл. Тийм энэ зөвлөгөө өгч хичээлээ. За дууссан бол үнэлгээ өгөөрэй. 자, 유인이게 알아라.
тэмдэглэсэн хэсгийг хэн шалгах вэ? Хажуудлын. Хажуудлын хүүхдүүд нь шалгаад өгчих. Төв тэмдэглэж юу буруу юм? Багшаараа бас шалгуулж болно. Модтой амар шүү дээ тий. Үүцээгээд. Бай. За хөнгөд болгоно. Эвлүүд газрын зураг өгсөн багш. За энийг эвлүүдээ. Басгалын зааврыг уншаарай. Дорнод тань. Дорнод хийчих. Дорнод. Батарнод юм бэ? Арга бат. Одоо энэ төв аймгаар энэ чинь ханаад өгчээ. Би ингээ болчихсон. Багшаа болчихлоо. Багшаа. Дасгалын зааврыг хараарай. Яах ёстой вэ? Чаашаа хэлсэн юм бол Дасгалын дагуу. Зааврын дагуу таслаа хийгээрэй. Одоо яг аймагуудын нэрийг бичнэ. Үгүй ээ. Зөвхөн тэмдэглэсэн 5 цэг аль аймгийн нутагт оршиж байгааг олоод аймагуудын нэрийг дасгалын зураг дээрээ. Дуус хүүхдүүд нь газрын зураг тогтоомдоо хийгээрэй. Газрын зураг тогтоомдоо хийгээрэй. За сүйдээ ажилласан байна. Ихсэн дээр гарсан байна.
Мен гэж чим болов. Ахын гэж бичих байгаа. За 8 см. Одоо дасгалын зургийг чинь баруун доод өнцөгт юу байгаа вэ? Шугам масштаб байна. За өөрөөр хэлбэл энэ шугамны урд хэдэн километр гэж байна? 300 км. За үүнийг ашиглаад бид нар пропорцийн аргыг ашиглаад Монгол улс Монгол далайгаас хэдий хэр зайтай байд юм бэ гэдгийг олно. Наад өнцгтэй юм. За пропорц өчрөө. Пропорц өчрөө. Одоо энэ хоёрын нэг нь 3 надад ч нэ. 3.5 cm ч 300 км гэсэн үг шүү дээ. Тэр батч. Энэ ч 8 cm амж 3.5 шүү дээ. Харуу гарсан уу? 680. За аюул гараад бодолтой самбар дээр бичнэ. За дараагийн бодлого хэлж байгаа. Бодсон хүмүүс 2 дугаар бодлого руу. Монгол улсын улсын дэвсгэр баруунаас сүүлийн шидэн километр үргэлжилсэн байна вэ? Одоо яг үлээ баруун захын цэг, зүүн захын цэг хоёрын хооронд шулуун таг. За юураа. Дараа. Айс. За. За, хоёрдугаар бодлогыг бодож хэлсэн юм байна. За, бодсон. Уусаа самар гараа. Одоо энэ шугамынхаа уртыг хэмжээд пропорцн дээр оруулж бичээд энэ хатар зурсан яг шугам За харуу яс. Жаргалаа. Энийг ихлээд яг энэ хоёрыг холбоо чулуун татах хэрэгтэй шүү. Аа гэрэж. Хойноос өмнө биш юм уу? Яг.
Хойноос өмнө тийш хатаарай. Хоёрдугаар бодлогын хариу гарсан хүн байна уу? За гарсан бол самар бодлоо өчч үгүй. Хэдэн сая? Бодлоо. За. Байж болно. За аюу. Бодлоо утсан байна. Нэгдүгээр бодлоо. Хайфрал ч өгнө. Энэ номон төлөв хооронд юу гэдэг пропорц оруулсан. Гүрүү. 3.5 гэдэг маань ямар тоо вэ? юу сантиметр. Чугун масштабын урт. Тэгээд энэ болохоор юу энэний хэмжээ 3.5 см. 300 км. Ногдож байсан. Тэгээд 8 см нь 8 см-т нь болохоор 684. 8 см гэдэг юм байна. Бид нар яасан хэмжээ вүлээ? Монголоос номгон төлөв 8 см. Монголоос номгон далаа үргэлж татсан шугамын урт. За бодтойгоороо бодож. Тэрний цааш. Удгийг бодсон хүн байна уу? За бодлого тайлбарлая. Машин гадрын зүгийн масштаб дээр 3.5 см 300 км гэж юу зурагдсан байгаа. Тэгээд 27 см нь хэдэн километр гэдгийг нь олох хэрэгтэй. 27 см ч юу лээ? Юу баруунаас зүүн тийш хүртэлх шугам урт. За. Тэгээд 300-га 3.5 байгаа тасаа хэрэг нь 27-гаар үржүүлэхэд 2314 км гарч байна. За баярлалаа. За хойноос өмнө буюу урд бодлого мөн бодсон байна. Урд бодлогыг хүүхд бодсон уу? За урд бодлогын хариу. За багшны энэ дээр жоохон зэгцлээд өгье. Энэ бол 1-р бодлого. Энд 2-р бодлого. 3-р бодлогын хариу 1200 хэд байлаа? 42. За ингэж авах хэрэгтэй. За дуусч байна. За 3-р бодлого дууссан хүмүүс үндэрээг.
бүгд дууссан юм биш үү? За хичээлийг төгсгөл. Тийм хөгжөлтэй юм яа. Монгол орны газрын зургийг өөрсдийнхөө энэ дасгалын зургаар бүтээх. Өөр үед самбар дээр эвдүүлээд ингэж тавиад ханарын бүтээлээр Монгол улсын газрын зураг бүтгэх ёстой. Ойлгомжтой. За, эвгээр соромжлоо байна. За, хамгийн дээдлийг хараа тэр хэсэгт наагаарай. Болж байгаа хүмүүс байна. Зургатаа тус байна уу? Зургатаа. Дээрээс нь багш нь бяцхан чимэглэл хийчихлээ. Бяцхан чимэглэл хийчихлээ. За энийг ингэчгүй хэлээ өгдөг юм байна. За би яагаад таныг нэрсийг ингээ Монгол орнод хойрвч юу? Монгол орнд амьдардаг. За та нар бол Монголын юу вэ? Иргэн. Монголын ирээдүйг авч явах хүмүүс мөн үү? Мөн. За хамтдаа хичээлд оролцсон. Баярлалаа. Ирээдүйг сайхнаар скетч хийх юм уу? Та хэн дарга байна?